сайн байна уу? Өглөөний мэд. Японд яг одоо 6 цаг болж байна. Би Йокохамад найзынхаасаа гараад явж байна. Өнөөдөр нэг машин түрээсэлсэн. Тэгээд түрээсийнхаа машиныг авах гээд гараа явж байна. Өнөөдөр Яманаши руу ажил руугаа явнаа. За тэгээд машин авчаад уулзъя. Машин авчлаа. Honda S2000 гэдэг машин түрээсэлсэн өнөөдөр. Өнөөдрийн ажил бол Яманаши руу яваад дүүрэг дээр очиж одоо нэр мэрээ асалт хийлгээд Монгол явлаа гэдгээ хэлээд тэгээ нэг тодорхойлт юм авах ажилтай. Тэгчээд ажил дээр очиж нөгөө ажлынхаа хувцас янз бүрийн юмыг өгөөд нөгөө эрүүл мэндийн даатгалын карт март юмудаа буцаж хураалгаад тэгээ дараагаас бас ганц зөөр бичиг баримт авах хэрэгтэй. Тэгчгээд утасныхаа компани руу очиод дугаарынхаа гэрээг цуцлаад өөр чинь ямар ажилтлээ. Өөр чадвал орой амжуул юу орноо. Орой Дайко гээд машинуудын гоё машинуудын зогсвол ядрахгүй байвал орно гэж бодож байна. Тиймэрхүү ажилтай да. За тэгээд найз гэнэ гарч ихийг хүлээж байна. Вау, ямар гоё гарч байна. Юу гэсэн бэ? Юу хэлдэг? Чи юу ер нь ямар хоол идэв гэж бодож байсан юм? Надад бодсон байгаагүй яа. Тэгээс ирчих ах уу? Эм дөрөв бай. Магадгүй. Хэдий нөө 300. Ямар юм гэлээ. За машин барьж байгаа хооронд би өөрийнхөө ашигладаг энэ машин дүрээс үүсгэний талаар тайлбарлаж өгье. Энэ болохоор Toyota, Nissan гэх мэт компаниудын түрээсийн үйлчлэг бол биш. Энэ зүгээр хувь хүмүүс өөрсдийнхөө хувийнхаа ашигладаг ундаг машинаа нэг сайт дээр бүртгүүлээд тэгээд түрээслүүлдэг үйлчлэгээ. Нэг сайт руу ороод тэгээд өөрийнхөө орхон байгаа газарт ямар машинууд байна гэдгийг газрын зураг дээрээс харж агаад сонгоод чад үчээд тэдэн цагаас авъя гэд холбогдоод тэгээд даатгалын комбинид нэг өдрийн даатгалаар комбинид хийлгээд тэгээд түрээслдэг үйлчлэгээ. Тийм болохоор давуу тал нь гэвэл яг нөгөө бусад компаниуд ч нь болохоор 4 цаг, 8 цаг гээл янз бүрийн үнэтэй цаг нь богинохон байт юм билээ. Энэ болохоор 24 цагаар голцоо түрээсдэг. 24 цагийн тэтэн төгрөг гээд үн мэдээж хамаагүй ямтхан байдаг. Тэгээд машина тохирсон цагтаа авах гээд ирэхэд банкын дүүрэх зөөгөн. Тэгээд чи өөрөө унаад явж хагаад буцаагаад жолооч нөхдөд хамгийн орхон колонкоос банкын буцаагаад дүүргээд өгдөг. Тэгээд үнэний хувьд бол миний түрээссэн машин бол жишээлбэл нэг өдрийн 12,000 yen 24 цаг гэсэн үг. Тэгээд монгол мөнгөөр 265 мянга орчим. Нэг өдрийн даатгал нь болохоор 1800 yen буюу монгол мөнгөөр 40 мянга төгрөг. Тэгээд нийлээд нэг 305 мянга төгрөг болсон. Тэгээд дээр нь хаашаа явснаас хамаарат ашигласан бензинээ буцааж хийн. Тэр сайт дээр бол ер нь янз бүрийн машин байгаа. Үний хувьд ч гэсэн нэг 5-6 мянга yen-с эхлүүлээд гэдэг чинь монгол мөнгөөр 110-20 мянга төгрөгөөс эхлээд дээшээ Porsche, Mercedes-Benz гоё машинууд 400-500 мянга зинх чигээд бас байдаг. Гол нь байршил нь тантай орхон байна уу юу гэдэг л асуудал. За тэгээ буцаад влогт орцгоё. Гişгээд өгөх шүү. Сая дүүрэг орж бичиг баримт юмудаа янзалж цуцлах юмудаа цуцалчаад асуух юмудаа асуучаад одоо ажил руугаа явах гэж байна. Ажлынхандаа нэг амны зугаа амттан
аваачиж өгье доо гэж бодоод дэлгүүр дотор байна. За ажлынхаа дотор байран дээр ирсэн байна. Эндээс нэг ажлынхаа утсан юмыг нэг дүүгийнхаа гэрээс авчаад одоо ажил руугаа хөдлөх гэж байна. Дотор байр маань ингээд миний амьдарч ирсэн өрөө түгжээтэй ингээд хавцсан байна. Манай дүүгийнхэн дахиад нэг хоёр дүүгийнх цаашаа байгаа. Гадаа сайхан байна. Өнөөдөр дулаах хот юм шиг. Тэр Яманашигаас буцаад Йокохама руу буцаж байна. Гэтэ одоо шууд харихгүйгээр дайкгүйгээд нөгөө гоё машинуудын зогсоол дээр очиж үздэг юм уу санаатай явж байна. Замдаа ядарчихгүй бол машиныхаа дуунд жоохон ядарс хийгээл явж байна. Замдаа нэг зогсоол амраад ус уухаал 0 ороод явж байна шүү. Гадаа гоёна. Тэр үлийг ардаа. Юу вэ? Инээдтэй байсан. Ажил юм шиг юм уу? Мөн л юм да. Үрчлэгч чинь. Тэнгтэй төлтөө наад гэсэн шүү дээ. What the fuck? Битээр уг нь зогсоол дээр ирсэн боловч зогсоолыг маань ингээ хаацсан байх юм. Тэгээд энэ нэг жижиг том дэргэний зогсоолууд дээр яг спорт машинууд ирцгээгээл тэгэл хаацсан байна гэж яваад байна. Өнөөдөр яагаад хаасныг энэ цагдаа хэлэхгүй байна. Яагаад хаасан гэсэн чинь мэдэхгүй байл энэ хизээ хаас хизээ хүртэл хаасан гэсэн чинь онгоохгүй хүмүүс чинь мэдэхгүй байл гэж хэлэхгүй. Энд яг бас мэдээгүй хүмүүс ирсэн. Тэнд бит хоёрын унжаа машин зогсож байна. Урд уг нэг жилээр зогсож байна. Тэр цаан Supra MK5-ыг нь зогсож байна. Тэгээ гоё машинууд ирчээд бас шууд уцаж яваад байна өө. Өнөөдөр болохгүй юм байна гэд эвлэрээ шууд яваад байгаа юм шүү дээ. Яагаад хаасныг цагдаа хэлэхгүй байна. Тэгэл түр байдлыг ажаал харих уу яах уу гэд хүлээгээд байж шүү. Гоё машин хараад ганц эрс машиныг хараад л байж. Нөгөө залуучин тэнд юу гэдэг юм бөө метр араа. 1-2 Европ хүртээ. Машиныхаа хажууд юмэрэ зогсож байгаа юм. Үзэхэд ирсэн машиныхан зогсоол нь хоосон байна гэд тэгээдээсэй. Тэгсэн чинь тэнд тэгээ зогсож байгаа юм. Машинууд нь одоо арай цуглараагүй юм болов. Энд байнга ирдэг хоёр хүнээс асуусан чинь өнөөдөр яг ихтгэн болоод тэгээд сая нөө машинууд их чимээ гаргацгаагаад харна цагдаа ирээд хаагаад явуулцгаацсан гинэ. Тэгээд одоо дахиж онгоохгүй мэдэхгүй байна гэж. Энэ зүгээр яг нэг том дэргэний зогсоолууд дээр нь дахиж нэг мэдэхгүй ирсэн машинууд ингээд цуглаад бас байж лаа. Энд нэг 35 зогсож байгаа. Энд бас адил манайтай адилхан S2000 зогсож байна. Энэ юу вэ? Мэдэхгүй машин байна. Subaru гинэ. Lexus байна. Энэ 32 байна. GTR 34 байна. Унтраачлаа би харсан шүү. Энэ ихтэй зүгээр GTT баг шиг байна. За энэ нэг Impreza STI юм байлгүй. Энэ нэг Supra MK5 зогсож байна. RX8 Mini Cooper шиг. За ингээд өнөөдөр шин болохгүй шиг байна дөө. Эсвэл яг 12 өнгөрөөгөөд юу ад гэлсэн. Машинууд дахиад ирээд эсвэл буцаагаад онгойлгочих магадгүй л гэсэн. Гэхдээ магадгүй гэж байгаа болохоор бас яг хүлээх хэсгээ хүлээх нь бас чанга юм а тий. Манай биш манган авах мөөст. Өстө төвхтэй мэл.
За болохгүй бол харъя дөө, харь цаахан амръя дөө. За явцараад гэртээ ирлээ. Машинаа цусаад авчлаа. Маргааш өглөө өгнө. Тэгээд маргааш өглөө өгчөөд буцаж гэртээ ирээд цайгаа уучаад тэгээд онгоцны буудлын руу яваад тэгээд Монгол явлаа. Баяртай Япон минь. За ингээд өнөөдрийн влог ч гэсэн дууслаа. Баяртай. Guys.